Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө хичээлээр C програмчлалын хэл дээр хэрхэн анхны хүнтэй харилцдаг програм буюу хэрэглэгчээс нэрийг асуугаад буцаагаад хариулдаг програмыг бичихийг та бүхэнд тайлбарлая. За энэхүү програмыг бичихийн тулд бид нэр яг ChatGPT ч юм уу хиймэл аюун ухааны систем дээр хүний нэрийг асуугаад буцаагаад хэвлэдэг шиг тухайн системийн кодчлыг бичих үзүүлье. За C програмчлалын хэлэн дээр бол код бичихэд маш амархан. За хамгийн түрүүнд бид нэр checked include гэсэн дэлгүүр рүүгээ заавал бичиж өгнө. За үүнийхэн дараагаар бид нэр их багын тэмдэг нээгээд stdio гэсэн толгой байлаа зарлж өгөөд тухайн мөрөө дуусгана. За энэхээ дараагаар int main буюу үндсэн функцаа бичиж өгөөд бөөрнгийн алдаа нэгээ хаачна. За дараагийн 3 дугаар мөрөнд гоё алдаа нэгээд хаана. За нэг өсөндөө C програмчлалын хэлэн дээр код бичихийн тулд 1-3 дугаар мөр, за мөн 5 дугаар мөрийн эдгээр кодуудыг байнга бичнэ гэсэн үг. Тэгэхээр эдгээр кодуудыг чэйжлээд авцсан дээр бах. Тэгэхээр эдгээр кодуудыг чэйжлээд авчих юм бол бүх програмын турш зөвхөн 4 дугаар мөрний код бол өөрчлөгдөж явна гэдгийг та бүхэн маань бас санаж явах хэрэгтэй зүйтэй болов уу гэж бас миний зүгээс бодож байна. За ингээд 4 дугаар мөрөн дээр бид нэр char гэсэн буюу одоо character гэсэн хувьсгчийг зарлахын тулд char гэсэн дэлгүүрүүгээ аваад араас нь name гэж бичиж өгнө. За энэ name маань одоо хүний нэрийг авах гэж байгаа name хувьсгч. За name-ийн оронд бид нэр одоо юу гэдгийг name 1 гэж авч болно. За name 1 гэж авсан бол араас нь дөрвөлжийн алдаа нэгээд дотор нь тэмдэгтийн тоогоо тавьж өгнө. За хүний нэр бол 50 тэмдэгтээс тогтнох юм бол 50 тэмдэгтээ тавьж өгөөд цэг дасал тавьж энэ хүмүүрийг дуусгана. За үүнийхэн дараагаар print f буюу print file гэсэн функцэн дотор давхар хашлтан дотор бид нэр нэрийг асууна. What is your name гэдэг асуучин таны нэр хэмбэ гэд what's your name. За тэгээд цэг таслаар энэ хүмүүрөө дуусгана. За дараа нь scan функц ашиглаад scan функцэн дотроо тухайн хүнийхээ нэрийг одоо scan буюу scan file гэсэн функцэн дотор тухайн хүний нэрийг авах гэж байгаа хувьсгчийн нэрийг бичих ёстой байгаа. Тэгэхээр C програмчлалын хэлэн дээр тухайн хүний нэрийг бичихээс өмнө урд нь заавалчгүй давхар ажлын дотор хувь s гэж бичиж өгнө. S гэдэг маань одоо string гэсэн үг байгаа. Нэг өсөндөө тэмдэгт мөр гэсэн үг. String. За тэгвэл одоо энэний араас double quote-ийн нь буюу одоо давхар ажлын араас таслал тавиад name гэсэн хувьсгчийн нэрээ бичиж өгөөд цэг таслаар энэ хүмүүрийг дуусгана. За энэ ард нь бичсэн төрөний энэ давхар дашуу зураас бол одоо comment буюу тайлбарыг илэрхийлнэ. За escape-ийн дараас одоо гараас өгдөл авсан учраас буцааж хэвлэх ёстой байгаа. Print f функцэн дотроо давхар ажилтан дотор your name гэж бичнэ. За тэгээд тодорхой цэгээ тавиад зааваад хувь s буюу одоо тэмдэгт мөр буюу тэмдэгт хэвлэж байгаа гэдгээ тодруулж өгөөд тасал аваад name гэж нэр буюу одоо хүний нэрийг scan функцээр дамжуулж авсан хувьсгчийн нэрээ бичнэ. За тэгэхээр бид нэр дээр хувьсгчийн нэрийг болохоор 1 гэж зарлагдсан байгаа учраас энэний араас 1 гэдгээр нь бичиж өгнө. За тэгээд цэг таслаа тавиад энэ хүмүүр дууснаа. За энэ хүү код ажиллуулад үзье. What's your name гэдэг компьютерийн дэлгэцэн дээр таны нэрийг асуусан текст хэвлэгдэж гарч ирнэ. За энэ ямар учраас гарч иж байгаа вэ гэхээр printf буюу одоо энэ print file гэсэн функцаар дамжуулж энэ доторх what's your name гэсэн текст маань хэвлэгдэж гарч ирсэн байна. За араас нь залгуулад scan буюу 6 дугаар мөрөн дээр scan file гэсэн функцийн дагуу таны нэрийг гараас авах гэж байна. За одоо миний нэрийг Төвшин Баяр гэж бичээд enter дарах юм бол your name Төвшин Баяр гэж хэвлэгдэнэ. За энэ your name Төвшин Баяр гэж хэвлэгдэж байгаа энэ кодын хэсэг маань 7 дугаар мөрөн дээр байгаа. Print file дотор your name гээд үүний дараагаар хувь s буюу одоо энэ тэмдэгтийг авсан байна. S гэдэг маань тэмдэгт мөрийг илэрхийлнэ. Ингээд name 1 гэсэн функцийг хэвлэж өгнө. За энэ дээрээс бид нэг зүйлийг анхаарахад энэ C програмчлалын хэлэн дээр 3-8 дугаар мөрөн дээр код бичиж байгаа бол мөр болгоны ард заавал цэг таслалыг бол зохих төвшөнд бичиж явах хэрэгтэй болохыг та бүхэн маань анхаарах нь зүйтэй болов. За ингээд өнөөдрийнхөө видео бичлэг та бүхэнд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Өдөр сайхан өнгөрүүлээрэй. C програмчлалын хэлээр код бичихэд маш амархан хэлбэрхэн манай сувгийг дагаж C програмчлалын хэлний мэдлэгээ сайжруулаарай. За манай сувг та бүхэнд таалагдж байгаа бол манай сувгийг subscribe хийж дагаарай. За мөн бичлэгүүдийг маань лайк хийж бидний дэмжээрэй. За хэрвээ танд манай бичлэг таалагдсан бол бяцхан сэтгэлийн хандив болгож
ханд өргөөрөө гэж та бүхнээс хүсэж байна. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараа дахин уулзцгаая.